Тэрхэн өнөд үзэж та бүхэндээ энэ цаах өдрийн мэндийг хүргэе. Хайд нэвтрүүлгийн маань ингээд тэр гадаалаад эдгээр бас монголчуудаас сайхан бөөм мөргөл өв соёлоо ярилцгаар хүрцэн ирсэн байна. Энэ хангаатаа гарч ирсэн байна бид бүхэн маань. Ингээд галын бүстэн дээр. За тэгээд манай одоо харцаг маань одоо ган зөрөг ах маань байна. За манда Буратийн манда удгам анаа маань одоо манай тайлт одоо оролцдог одоо тайллын гишүүн гэж явдаг. За Дөлөө ах маань одоо энэ бас ирсэн. Дөлөө ах ч бас манай тайллын гишүүн гэж явдаг. За манай ган зөрөг ахын хувьд хуучин одоо манай нэвтрүүлэгт бас оролцож бас тодорхой хэмжээгээр бас тайлтай бас жоохон хамааралтай шахуу бас сүүлийн үед явж байгаа. Тэгэхээр бас ганцаахыгаа ингээд бүгдээрээ сайхан гоё ярилцъя. Дээрээс нь одоо энэ Монголын одоо энэ бөөгийн өв соёл сүүлийн одоо хэдэн жилүүдэд маш хүчтэй сайхан сэргэн мандаж монголчууд маань бас энэ тэнгэр үзэл бөө гэдэг имийг маш гоё зөв ойлголттой болоод ирчлээ тийм ээ. Тэгэхээр ер нь хэдүүлээ сайхан одоо энэ баярын сайхан битүүний өдөр сайхан зүйлийн тухай ярилцъя тийм ээ. Энэ цаашдаа энэ бөөгийн зан заншлыг яаж цааш нь гоё зөв сайхан таниулгуу тийм ээ. Их олон зүйлийн тухай ярилцъя гэж бодож байна л да. Юуны өмнөх юм бол бас энэ тайл нэвтрүүлэг маань бас бөө мөргөлийн талаар эргэлзээтэй байгаа асуудлууд тийм бөө мөргөлөө ойлгодгоо монголчуудаа залуу үедээ их сайн үлгэр дуурайд болсон гэж миний хувьд боддог. Тэгээ өмнө дугаараараа автаж бас их сайхан байсан. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань бид нар бас их энэ сайхан үйл соёлоо, энэ сайхан бөө мөргөл, энэ сайхан тэнгэр үйлчлээ бас битүүний өдөр бас автомтаа сайхан уулзъя гэдэг бүгдээрээ сайхан. Тэр гадаа сайхан байна уу сайхан байна. Ингээд сайхан. Юу дахаасаа их. За бүгдээрэнд нь одоо энэ өдрийн ямар амгалан гэрээ. Ямар ч байсан одоо өхөр жил маань дуусч, бар жил маань гарч байна одоо. Сайхан үнэтэй сайхан жил байлаа. Одоо хавар их урт болох шинжтэй байна. Үгүй зоохгүй сайхан жил гаргаё л гэж бодож байна да. Тэгээд энэ бар жил ч уг нас их ховтой хүн үздэг сайхан жилүүдийн нэг ингээ үсттэй тийм ээ. Тэгэхээр одоо эрүүлэн сарвал сайхан ухтаад өвчин зовлонгүйгээр сайхан үдий таал гэж бүгдийн ерөөдөө Нэг монголчуудаа сар шний мэндийг хүргэе. Бүгдээрээ сайхан бүтүүцгэж байна уу. За ингээд их сайхан жил гарлаа. Бүр жил маань сайхан намдуухан өнтөө сайхан жил болж гарлаа. Одоо тэгээд баг жил маань бас сайхан хүчрхэг Монгол ар маань сайхан хүчрхэг болж өвчин зовлонгоос холоор байж инх тунх сайхан амьдралын бас ихний бас жил нь болов гэж бодож байгаа шүү дээ миний хувьд. Тэгээд энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад нэг одоо ард түмэндээ сар шиндээ сайхан шинлээрээ эрүүл инх саруу сайхан хамгийн сайхан бүхний хүсье өрөөё. Бүгд одоо манай Монголын уламжлалт бөө гэдэг бол агуу шиг тийм ээ. Яриул их олон зүйл ярих байх. Тэгтээ хэдүүлээ сайхан ярилцъя л та тийм ээ. За тэгээд ер нь бол бөөгийн ёс гэж одоо сэргэж байгаа боловч энэ зүгээр эртний Монгол өв соёл байхгүй. Үүнээс биш Монголын өв соёлоос дөрүүд гажууд ямар нэг юм бол байхгүй шүү дээ. Яалтчгүй л одоо мартагдсан соёл бөө мөргөлийн замналаар дамжиж сэргэж байгаа болохоос биш. Энэ нэг тасарцсан ямар нэгэн шашин үзэл суртал юм биш шүү дээ уг нь. Бөө мөргөлийг сэргээх ёстой шаардлага нь юу байсан? Энэ бол мэдээж мань мэдэхгүй. Тэнгэрийн юм тийм ээ. Цагийн ирэх шаардлагаар өөрөө сэргэж гарч ирж байна тийм. Тэгээ энэ сэргэж гарч ирэхдээ харин мэдээж нөгөө тодорхой хэмжээний алдаа оноо гарсан, алдсан, буруудсан энэ сэргэж байгаа юмыг ашиглаж мөнгө олох гэсэн тоглосон юмнаас болж бөөгийн нэр хүнд унснууг бол унссан тийм ээ. Одоо бол ямар ч байсан бөө мөргөлгээ чинь юу юм, Монгол өв соёл нь юу юм гэдгийг хүмүүс ойлгодог болсон. Энэ хөндлөж явах хэвээр бидний өвөг дээдсийн соёл юм а гэдгийг мэддэг болсон учраас ямар ч байсан нэг буруугаар хүлээж авахаа болцсон цаг юм байна гэж би бол харж байгаа шүү дээ тийм ээ. ер нь бол тийм шүү дээ. Анх намайг ингээл одоо би чи 16 7 жил болох ч тийм. Анх ингээл бүү болоо гэсэн сургаар өмнөх нэвтрүүлгээрээ ч хийж ирсэн хүмүүс дайждаг имэйдэг байсан бол одоо цаг үе өөр болсон. Мэдээж альва юм чи ихэндээ ингээл янз янзын л сайн муу аль алиг дагуулдаг шүү дээ юм. Яг гэтэл бол одоо үед болох юм бол бөө мөргөл өвөг дээдсийнхээ онгод тэнгэр шүтэй нутаг бас уул бас хөх тэнгэрээ хайрладаг залуучууд маань илбэг болсон юм болов уу гэж бодогдож бахархаж баярлаж яваа. Миний хувьд ч гэсэн анхандаа ингээл бүү бол удааг болох ингээ сонин сэтгүүл янз бүрийн хүмүүсийг асуудаг байсан, ярьдаг байсан. Ингээл тэр нь хэр багтаа бас хүнд хүрдэггүй байсан. Гэвч одоо энэ сайхан нэвтрүүлгээр
нэвтрүүлгээр бол бид хүмүүс бас мэдих ёстой хүмүүст мэдлэг болж очиж юм тий. Тэгээд ойлгох ёстой хүмүүст сайхан зөвөр тариалж авч юм. Тэг бурууг нь ялгаж салгаж чадж юм. Аливаа юм сайхан болж байгаа. Тэгээд би бас их баярлаж бахархдаг. Тэгэлээд одоо манай үр хүүхдүүд хөдөл одоо ингээд энэ сайхан миний өвөөгийн аав ээжийн сонголттой ингээд цаашдаа залруулаад анх буу болоход удмаа мэдгүй айгүй хөдөлсөн шүү дээ. Надаас Санаахан буу болно гэхээр л бүү болохгүй тийм байхгүй манай дам шаарал байсан гэдэг байсан бол одоо бол харьцангуй хүмүүс маань бас тэр хэрэгэлзээгээ тайлж хэлж байна. За нэрээ тийм байдаг гэсэн тийм ёс байдаг гэсэн шүү гэдгээрээ энэ сайхан өв соёл энэ сайхан тэнгэр шүтэнэ гоё зөвөр ойлгож байгаа их таатай байгаа. Өнөөдөр дандаа сайхан зөв сайхан нэг л яриад өдөр шүү дээ тийм ээ. Тэгээд энэ бас нэг юм ажиглагдаад байгаа. Юу гэхээр за яг хоо тухайн үеийн одоо бүүн одоо яг одоо юм сошиал орчин ч юм уу те интернет орчин хөгжөөгүй үсээ болоод тэр одоо яг бөө гэдэг ойлголт нь ер нь бол хүмүүсийн марга хүмүүс юм баггүй. Олон танигдааг хүмүүс тараагүй. За яг хоо нэг дахад юм уу бүрээд ч юм уу те нэг тиймэрхүү ухсаагаан хүмүүс мэддэг байсан. Одоо болохоор яаж ч нэ гэхээр юм ингээ хөгжсөн. Цаг үетэйгээ ингээ нөгөө хүд нийлүүлээд ингээ явчихж байгаа болохоор үнэн зөв гэдэг зүйл ингээ мэдээлэл ингээ сайн хангаад өчөж байгаа болохоор хүмүүс тэр чэнэс ойлголттой авангуулаа үнэн зөв гэдэг зүйлийг ялгаан гаргаж байгаа. Тэнгүүд Монгол үнэ цуснд байдаг зүйл байхгүй юу? Цуснд байдаг зүйл юу гэхээр энэ ууг уламжлал бөө ёс жаншил тийм үү? Энэ нүүдэлчин угсааны ийм юм чинь ингээ явж идэг. Өөрөөсөө бидээс тэдүүлсээс сэргээж өгч байгаа. Тийм шүү дээ. Тэдүүлсээс сэргээж ингэж тэдүүлсээс хатгаж өгч байгаа. Яг тэрийнхээ хэрээр одоо энэ залуучууд маань өөрсдөө бид чинь бас хүүхдээ. Хүүхдүүгээ ярих юм бол бөө мөргөлтэй тий. Бөө мөргөл гэдэг зал юу вэ гэхээр одоо юу гэдэг нь шашингуудын одоо нэрүүн тэргуунд одоо нэг үүсчихсэн зүйл байна гэдэг зүйлийг ойлгоод ирэнгүүт тэрнгээр бас нөгөө нүүдэлчин соёлоос гадна одоо энэ нөгөө ёс заншил гэдэг байгаа бөө мөргөлийн ёс заншлаар бас бахархах юм зүйлүүд энийгээ сайхан уламжлалт авч явж байгаа бас бахархах шүү. Гоё тий. Би одоогоос ер нь яг хөө жоохон бахтаар бөөгийн замаар ороод би явж исэн л та. Тухайн үед бөө гэдэг хор байсан. Яг газаахын үнэ хор байсан. Тэгэл би яг бөө болоод 1-2 жил 3 жил ч болоод ингээл яг нэг онгод гоё мэдрээл дээ. Явж баган бөө болоод явцсан. Тэгэл яг тухайн үед бас жоохон яг одоо нэг үгүй хэлэхэд тухайн үед бөө гэхээр нөгөө найс нөхдүүд одоо имээдэг, зарим найс нөхдүүд ч мэднэ. Заримуд нь жоохон имээдэг, хэрэлж маралдах ингээл ингэдэг гээл тэгээ нэг жоохон юм ойлголт байсан. Одоо болоод нэг гоё би л ер нь энэ одоо Монгол хүн болж төлсөндөө дээрэс нь энэ Монгол одоо бөөгийн одоо ямар нэгэн байдлаар тархлаа болж те нүв соёлыг авч яваадаа би болцтой. Миний одоо энэ амьд байгаа одоо насны хамгийн том одоо бахуулштай шүү дээ. Зан үйл юм а гэж би бүр боддог болсон. Сүүлийн үед яг ингээ бөө ярахаар ингээ маш их гоё ингээ огшдог те омогшдог ингээ нэг гоё юм гоё халуун дулаан юм бөөгийн зан заншил гэдэг бол үнэхээр одоо агуу байна. Манай Монголын бөөгийн зан заншил ер нь тун удахгүй ер нь нилээн бас өндөр төвшөнд очих байх гэж би зүгээр яг зарим одоо бөө үний хувьд хардаг. Би бас тэгж хардаг. Яагаад тэгдэг гэхээр ер нь манай энэ Монголын одоо мундаг удган зарингууд олон улсад их гарч бөөлөд эхэлчлээ. Ер нь олон улс чинь өөрөө болохоор нөгөө бөөгөө нөгөө тэнгэр үзэл одоо энэ бөө гэдгийг олон улс чинь өөрөө маш их судлаад эхэлчихсэн. Тэнгүүд одоо яг энэ нөгөө одоо бөөгийн яг үлгийн тэгвэл яг аль юм бэ гэдэг нэг юм хаалт ганаа да тий. Тэнгүүд нөгөө бидний нөгөө монголчууд нүүдэлчин соёл нөгөө бөөгийн үлгийн нутагч нь Монгол юм байна гэдэг ийм зүйл гараад ирчихсэн. Тэгэхээр энэ Монголын одоо энэ бөөгийн зан заншил бол минийхаар дэлхийд маш хурдан танигдах байх гэж. Зөв зарим хүний боддгийг. Хайдын хувьд ер нь юу гэж боддог вэ? Миний хувьд бол бөө хүн гэж чи ерөөсөө хүн байгаль хоёрын гүр болсон. Төрмөл болсон даа. Энээс цаашаа өшөө чадтай улам зарангуудаар төрхөн ойлгомжтой. Төрхөн ойлгомжтой болсон гэхээр цаана байгалийнхаа хууль шалгарлаар хараад ирнэ. Хүмүүс нь төрөөд ирнэ. Байгалийн гүр гэдэг утгаараа одоо байгаль чи ер нь бүх юм сэрсэн байгаа штэ. Аюул огшин болцсон байгаа. Гаан гачиг янз янзын аюул осол нүүдэлж штэ. Тэгээ тэр юунаас шалтгаалсан байгалаа бид нар яаж хамгаалах вэ? Хүнтэйгээ байгалаа яаж одоо холбох уу, тий? Тэгээд бид нар ч одоо нэг холбогчнор болж байгаа байхгүй юу? Өшөө зөндөө олон та нар нэг юм санаж байна. Хамгийн анх коронавирус гараад хэд нөгөө нэг өвөл баруун хойноос вирус яалаагангууд л ингээ шуурал ингээл амар өдөрсөн тий. Одоо манай бөөнөр дайлах айгуу сайн. тэрнгээр их омгсон. Тэргээр амар омгожчихсэн тий. Баруун хойноос шуураад бөөнөр зан үйл хийгээл тий. Бүгдээрээ ингээл зан үлмөл хийгээл ингүүд нөгөө одоо та түрүү ярьлаа шин байгаль ихтлхий сэрцэн гэдэг.
ярьж штэ. Бүх юм зэрсэн. Бүх юмсэрсэн. Ягаад гэх юм бол энэ одоо нөгөө бөөнөр чинь ийшээ тийшээ уул хатанд очиж зан үйл маш их хийж ийн, уул хангаагаа баясгаж ийн, бөөгийнхоо ясаар одоо сайхан дуудлага судалгаар нь уул хангаагаа баясгаж тахлах гэдэг юм зөв болоод байна гэдэг байл. Харж игээд. Тэнгүүд энэ уул ус чинь сэрээд одоо өөрөөр хэлбэл эзний сэрээчээд шүү дээ. Тэнгүүд эзэн босч ирэнгүүтээ одоо тэгээд Ер нь ингэж л надад бол ингэж бодогдод. Байгаль дээр амьдарж байгаа амьтан амьд болгоно. Амьд амьтан болгоноос байгальд ээлгүй ганц амьтан хүн байхгүй юу? Тэгээд тэр байгаль ээлгүй амьтад дотроос зөв амьдрах гэж зүтгэж байсан буюу зөв амьдралыг сонгоснууд нь болохоор энэ нүүдэлчин соёл ахгүй юм. Тийм ээ? Хаанч байсан зөв амьдрах, одоо хайрлаг, усаа хайрладаг, эргээд ирэхэд идэгсэн байхыг бодоод нүгээд явдгаас хүсүүлээд ингээд нүгээд явахдаа буудлаа цэвэрлээд явдаг. Зоосон гацаа суулгахдаа нөхөр энэ бөглөөд явдгаас хүсүүлээд энэ бол нөгөө байгаль дээр нөгөө байгалийн эсрэг ганц амтны зөв байх ёсыг нь олж нээснээрээ монголчууд агуу юм. Тийм байснаар хүчрхэг байсан юм. Энэ монгол ёс заншлыг бол би агуу ёс гэдэг. Ягаад гэвэл шинжлэх ухааны хажууд бол агуу ухаан. Шинжлэх ухаан бол хажууд нь балчир ухаан. Ягаад гэвэл одоо захын жижигхэн жишээ хэлэхэд орхоо хөдөлчлөө. Орхоогоо дардчих гэдэг үгийг бол монголчууд хэдэн зуун мянганаас хэлж ярьж ирсэн баг. Гэтэл хүнд ашигтай бактери гэдэг нэг юм байж байх ёстой байна гэдгийг шинжлэх ухаан саяхан таньж одоо л нэг ашигтай бактери гэдэг юм ярьж тарганд нь хүртэл хольж өгж эхэлж шít. Тэгвэл монголчууд аль хэзээний нээц ярьж ирсэн шít. Монголчуудын ярьж ирсэн тэр агуу ухааныг судалж дөнгөж одоо таних гэж байгааг бол би балчир ухаан гэдэг байхгүй юу? Гэхдээ яг хөө мэдээ шинээр нээх судлах гэдэг утгаараа бол тэр байлгүй л яг хөө. А гэхдээ монгол ухаанаа бид мартснараа хоцордсон байхгүй юу? Монгол ухааныг аль хэзээний бид нэр үргэлжлээд аваад ирсэн бол одоогийн шинжлэх ухаанаас давдсан хүчтэй байх байсан. Тийм байсан үедээ монголчууд хүчрхэг байж дэлхийг эзэлж явсан байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр бид улаач нар өөлөөд хүний заслуул хийгээсээ илүү энэ зөв ухааныг, монгол ухааныг тэр монгол зүйрдсэн үгэн дотор чинь зөв амьдрах ухаан чинь байдгийн шүү гэдгийг задлаад ойлгуулад хэлээ өгчдөг. Ийм л ухаан маш чухал хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгвэл энэ л одоо бидний бол өвөрг шүү дээ. Айл болгонд очиад засаад явахгүйгаас хойш ингээд хэлээд өгчих юм бол энэ бол хамгийн том зас. Хүмүүс чинь тэгэл одоо ингээл нэг юмны дээр хамтаа өрөх ёстой гэж өргөдөн шүү дээ. Тэр хүн бол ерөнхийдөө монгол ухаанаараа галаа аргадах ёстой. Галд заавал хоолны дээж нөгөө нэг цайтай унцны гашууснаас дээж нь өрөх ёстой. Болж өгöd богны авиргай галдаа гэдэг шиг тий. Тэгэнгүүтээ яг тэрэндээ юу бодож, юу шившиж өргөж байгаа юм. А тэрийг нь хэлж өгөх юм бол баггүй тий. Өрөхгүй шүү дээ залуусаа. За галаа ингээл шододох дайны байдаг бол тий. Одооны залуучууд бол за ингээд энэ жилийн тий ирэх жилийн өнгө манай гидл энэ айдын ноён нуруу сайхан байг 30% хувийг ирүүд их байг тий галын дүүл өөдөө байг гал голомд ариун байг гэж ижил тэр галаал сааргадж ил нэр нь бол бас их галаар аяа маш олон үйл бүтээд гэдгийг бас ойлгочихсон. Одоо нөгөө хүн төрлөختөн бид нарыг 10 жилд сургуульд зааж ирсэн шүү. Хүн төрлөختөн галтай болснороо хоолоо болгож идээд хөгжсөн юм аа. Дээрээс нь галаа манж галаа таслахгүй алдахгүй манахын тулд одоо бүл үүсгэж хамтарч амьдрдаг болсон юм а гэж ярьдаг. Гэтэл хөгжиж байна гэж бид галаасаа холдсон байхгүй. Яг үнэ. Тэгээ галаасаа холдсон учраас сэтгэлийн галгүй болсон. Үг даахаа байсан. Сэтгэлийн галгүй болсон хүн чинь ядчил үг даахгүй гэж байгаа шүү дээ. Одоо нөгөө үг даахаа болоод нөгөө имшээд байна, ирчүүднэ гэж ярьдаг. Тэгвэл энэний чинь нэг шалтгаан энэ гал мөн баг. Гал үзэхээ байдаг шүү дээ. Монголчууд ярьдаг ус. Монгол хүн ил гал харахаараа ил гал хараад гөөмөн гоё шүү гэдэг ус. Энэ цаана нөгөө цус цоцсон юм байна шүү дээ. Тэр гал гэдэг юм ямар чухлуу гэдгийг сэтгэхүйн өөрөө хэлж өгөөд байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ гал ямар үүрэгтэй юм бэ? Чамд яагаад гал тахвал гэж хэлээд байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Өргөлийн тухай би өмнө нэг жоохон ярьсан тийм ээ. Өргөл гэдэг нэг ингээл тайлаад өгчхоор хүмүүс тэр өргөлөөр өөрийгөө дасч болохыг ойлгочихж байгаа юм чинь бусдын бас адилхан тэгж өгөх хэрэгтэй байхгүй юу? Бидний үүрэг ерөөсөө энэ. Энэ үүргээд одоо улам өргөжүүлж хийх чухал байна л гэж бодож байгаа байхгүй юу? Ер нь энэ угтангууд, удхан зайрангууд, за ламнарн ч адилхан нэг юм хийлэг гээл засал хэлээд байдаг. Тэр засал ямар үүрэгтэй, ямар зоригтой юм гэдгийг бүрэн ойлгуулчих юм бол тэр хүн нөгөө хийж байгаа хийлгэж байгаа хоёрын сэтгэл бүрэн нийцээд хүчтэй болдог. Тэгснээрээ тэр засал нь сайхан хурж тэр хүний зам засагдах ёстой юм шүү дээ. Түүнээс биш за энэ нэг юм хэлээдс одоо хийлэхгүй бол сэтгэл зүйтэй маа гэж хийлэгдэг нь ихэнх нь шүү дээ. Ихэнхөө хийгдэж байгаа шүү дээ. Яг л тайлбарлаж өгөөгүй зүгээр л хийлэг гэдэг байгаа шүү дээ. Энэ ямар учиртай энийг хэлгснээр чамд юу ирэх ёстой юм бэ? Чиний юу засагдах юм бэ гэдгийг хэлээ өгчвөл хэн ч ингэж дургуулах зүтгэдэг.
Энэ их дутагдж байгаа юмны нэг бол энэ л байгаа юм л да. Тэгэхээр энийг одоо сайхан энэ баг жилд одоо илүү сайхан хийх байлгүй тийм ээ бас. Тэг ер нь яг уу манай тайлхын бол зогсохгүй гэж бодож байгаа. Зогсохгүй л тийм. Ягаад зогсохгүй гэж байгаа юм гэхээр бид нар хэлдэг байхгүй юу? Манай тайлд орж ирээд ингээд сайхан санал бодлоо хуваалцаа тий. Тэр заавал бөө хүн байх албагүй шүү дээ. Тийм үү? Тэгээд бүх зүйлийг ингээд гоё яриад хилээд өгөх хүн байна уу гэж асуудаг тий. Тэгээ яг уу Зүг байх тал дээр зүг байх санаа дээр нийлэн ер гэж нь байгаа хинтээ байхгүй ер нь тийм тий. тийм Бид нар зөв юмны төлөө ярьж байгаа чөтгөртөө ч нийлнэ. А буруу юмны төлөө явж байгаа бурхантай ч нийлэхгүй гэдэг л үг угаасаа манай бүр өрөө өгмөө болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө болохоор маш олон хүмүүс одоо тайлал нэвтрүүлгийг мэддэг боллоо. Тэгээд цаашдаа өчнөө олон гой сайхан юм хий гэсэн санаанууд байгаа. Тийм ээ. Тэгээ манай бас удган зайрангууд ч гэсэн айгүй гой дэмжиж орж ирж байгаа. Тэгээд айгүй сайхан зүйлүүдийг хийж бүтээе. Ер нь жоохон одоо энэ Монголынхаа энэ уул ус тэ энэ өв соёл гэдэг имийг айлангуяа бөөгийнхөө одоо бид нар чинь бөөнөр юм ч одоо бөөгийнхөө зан үлийг ярина шүү дээ тийм ээ. Түүнээс одоо яг уул усаа ярина бөөгийнхөө зан заншлыг ярина ингээд нийтэд нь гоё зөв сайхан таниулах тийм зорилго маш их байгаа оо тий. Тий. Ер нь бол миний хувьд ч бас тэр юу гэхээр эхэндээ бол би бас юмнасаа жоохон санаа зовж чичиж барьж явж ийсэн. Одоо тэгээ бас тодорхой хэмжээний би ч бас өөрөө насвын гүйцэж байна, хурж байна тий. Бас одоо нэг дараач талдаа нь болооч болтой гэж одоо би хүмүүс мэдээд тахад өөрийгөө нуугаад байх гэж бас үгүй гэдэг. Тэгээд энэ удаадаа би бас өөрийнхөө ингээ хоёрд дуулахтайгаа бас ирж бас оролцсон. Ягаад тэгэхээр хамгийн гол нь одоо би өөрөө энэ бөө мөргөлийн нөгөө соёлгоор мэдж байгаа учраас би энийг юунд нь харамлах юм тий. Өөрийн хүрээнд мэдж байгаа, өөрийн хүрээнд үтсэн тэр юмаа хүнд хэлж тий. Хүнд ойлгуулж, хүнд тайлж өгч ивэл одоо л миний одоо энэ насны хэрэг бүтэж байгаа гэсэн үг шүү дээ. Би ерөөсөө л цаанаасаа л хамгаалагдсангүй. Тийм болохоор би энийг одоо тэгэл арт түмэнд бас дуулгыг мэдрүүлээгээ. Тэгээд тэр тусмаа энэ сайхан битүүний өдөр бас ингээд бэлгшээтэй, дэмбэрэлтэй ийм сайхан юм ярьж байгаад бас сайхан Монгол өв соёлоо дээдлээрээ тий. Баг хаяараа гэж адгийн наацхан л энэ шүү дээ. Тэгж яана гэдэг чинь тэр байгаль эхлэхийгээ хайрлж байна л гэсэн үг шүү дээ. Одоо энэ харьцангуй бас хүмүүс уул бас мод содно түмэн хадыг яндар зүхэ байчч. Энд чи ерөөсөө бас нэгэн бодлын та хэдий хийж байгаа хэмжээнд үр дүн гарч байгааг нь тэрэнд нь бас их баярлж байгаа шүү. Тэгээ бас хэр барагтаа бас хөдөөхөр явхад бас дуртай нэг нь гол руугаа станер ороод хараагаал үсрээл юм байдаг байсан бол бас болцсон байна гэдэг. Энд чинь тогт ингээд ажаал явж байгаа шүү дээ. Ингээд хүмүүс хайж баярж яаж нээж ихэд бол бас л үр өгөөд байгаад нь бас их монголчууд хүмүүндээ залуучуудаа бас баяртай байгаа ч үү гэж бас хэллий те. Хүн хэлхээс нааш хардаггүй цаас чичгээс нааш цоордоггүй хөчөр ингээд хилээд өгөхөр хүмүүс ч бас хүлээж авч шít. Шал өөрөө баг. Тэгээ энэ удган зайрангууд ер нь энэ ихийг мэдсэн хүнийг эрдэмтэй гэж ярихаасаа илүү мэдлэгтэй гэдэг юм байна. Мэдүүлж өгч чадж байгааг нь эрдэмтэй гэдэг юм байна. Тийм болохоор одоо мэдснээ бусдад одоо мэдүүлж өгөхийн төлөө эрдэмтэй байхын төлөө бүгдээрээ хэлж өгөх ёстой юм байна шүү. Зөвхөн өөрөө мэдээ зогсож явах юм бол тэр бол мэдлэгтэй л хүн юм байна. Бусдад таниулж чадах юм бол энэ бол эрдэм юм байна. Баярлалтай шүү дээ. Бас энэ нэвтрүүлэг чинь бас нөгөө ганц Монголоо биш. Дэлхийн нийтэд байгаа монголчууд айгүй маш их үздэг. Тэ дэлхийн нийт даяараа ингэж бас баярлсан талархснаа илэрхийлдэг мэдэхгүй одоо гадаад дотоод өчнөө л бас угаа залгуулж чадаагүй ажил амьдралын төлөө зүтгэж яваа янз янзын хүн байгаа шүү дээ тий. Тийм болохоор тэр болгон маань бас энэ үе соёлоо мэдээд ихсэнд нь бас их туйлах баяртай байдаг. Та хоёрын маань бас энэ сайхан хүсэл мөрөөдөл зоригч нь бол олонд бас их юм хэлж өгсөн шүү. Залуу улсууд бас ихэд бас зоригтой. Би бол анх та хоёр гараад ирэхэд бас нэвтрүүлгийг анх харж л байсан гэхдээ заавал ингэ шаардлага байсан юм болов тий ингэх ёстой юм болов уг нь нууц явах ёстой гэдэг юм бол миний сэтгэл байсан яг үнэ. Тэгээд тэгэнгүүтээ сүүл рүү ингээл хараал ингээл яах заримдаа яст яг хам захтаад хилмээр үе байдаг. Тэгээ хилч болдгоо дандаа татгшаа яваад байсан. Яг загтансан газар сайхан майжтаа гэдэг шиг та хоёр маань бас нэвтрүүлэгтээ оруулсан сайхан болсон. Тэгээ энэ удаадаа ингээд одоо бүр нуух ямар шаардлага байхгүй гэж хэлгээд бол дахин ерөөсөө л хийж байгаа юм зорилго шүү дээ тий. Тэгэд энэ бас одоо юу гэдэг нэвтрүүлгүүдээс гараад бас одоо ингээ араас нь бас тодорхой хэмжээний нэвтрүүлгүүд гарч байгаа шүү дээ. Бүгэн холбогдлоо. Тэгээ ингээ гарч яхад нэг зүйл би ажигласан байхгүй юу? Тэр юу ажигласан бэ гэсэн чи бөөнөр маань амир амнигтай болчих.
Тэр нь амар гоё аваа шүү дээ. Яг Тэр нэгнийхээ одоо нэг дээр доор гэж гарах гэж үздэг байсан бол нэгэндээ мэдлэгээ хуваалцаад ярилцдаг болцсон. Шүүлээ маш би сайн чи гэж яриха болцсон. Одоо бидний бөөгийн ёс заншил гэж ярьдаг болцсон. Энэ маш гоё ингэж аваа шүү болоод байгаа хгүй. Тэгэхээр нөгөө нэг хүн нэгдэж чадчихж байгаа нэгдэж чадаад нэг хүн лугаа ингэ хүрээд байгаа нь энэний бас цаашаа ингэж тайр нэвтрүүлгийн бас цаашаа явах хамгийн том одоо дэм тусын одоо урамшуул гэдэг юм уу те тэр зүйл байгаа. Энд уяад олон жил болсон хадгуудыг би нөгөө шавнартайгаа ингээд нөгөө олон жил болсон хадгнуудыг бас ингэж тайлж майлж шатааж маш тийм тэгсэн чинь ингээд бүр ингээд холцсон байхгүй ингээд одоо нэг хүний хоол ингээд бах нэг юм юу гардаг шүү дээ. Тэгээ бүр ингээд бүр гол руугаа орцсон байна бүр өрөвдөм байгаа юм байна. Тэгэл сайхан байсан бахта амьсгаа авсан бахта л гэж боддог шүү дээ. Ер нь бас харьцангуй бас овоо уулан дээр бас янз янзын архины шил мэдээ хамаагүй байдгаас болцсон байгаамаа тий. Их бас сайхан болсон байгаа. Тайгаа тавьдаг, өрүүлийнхаа юугаа тавьдаг тий. Жиргээ тавьдаг. Тэр мөр бол багсан байлээ шүү. Хөлн нугарсан тайгаа аваашаа тавьчихдаг. Идэгсэн өнөө тэр чи одоо болцсон даа шүү. Аваа гэдэг чинь бол хогийн цэг үстэй байхгүй тийм ээ. Ер нь бол энэ дандаа бид нар дандаа сайн сайхан бөөмөргөлийн зан үйл маань арт түмэн болон хүмүүст яаж нөлөөлж байгаа гэдгийг ярьж байгаа бас гоё биш шүү тий. Өмнө нь бол юмд бол гомдлчих гол. Бөөг ойлгохгүй нэг байх ёстой гэдэг байсан бол одоо Ер нь та нар энэ өвс соёлоо та нар бөөг ойлгохгүй бол монгол хүн биш гэж бүр заримдаа уурлаа те. Та нарын цуснд байгаа маханд байгаа гэдээ уурлаа. одоо бол их сайхан болж байгаа шүү. юм сэргэнэ гэдэг чинь тэр шүү дээ. Одоо тэгэл хээр хөдөө явж байгаа л ингээд машин тэрхтээ явж байгаа. Араасаа ингээд бүр ингээд хогныхоо уутан тэгээ тампуу савлаа шараагаа хийдэг болцсон байгаамаа. айгуу сайхан санагдаж байгаа. Хүн болгол нэг юм болгочвол тэгээд бас айгуу нэмэртэй байна. Ер нь өшөө цаашаа болно л доо. Чинь бол нэг сэрээ тэгэлцсэн юм чинь тэгээ цаашаа хүмүүс Монголчууд ч нөө Тэгээд аваагаа тэгээ баг найдаас сууж хүүхдүүд нь баг нөгөө тороо бариад нөгөө шилмэл юм хүмүүс даад маад түүгээд явж байгаа хэрэгтэй бас хаач лээ да би. Янз шүү. Янаас тэгээд нийгмийн нэг арай өөр үе давхар гараад ирж байгаа байхгүй. Залуучууд нь хүч түрээ гараад нөгөө цаг цагаараа байдаг. цаг цагаараа байдаг. Сэтгэл хөөрөө байдаг. Тэгээ нөгөө залуучууд нь ухамсарлаад ойлгоод ирэхийн цагт өсөн өсөөгөө ар арайхын өмнөөс яг үлгэр дуурайл аваад явна. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ бас сайхан зүйл. За тэгээд бас одоо нэг л сайхан юм ярьж байгаа юм чи энэ жил таад маань аль нутаг хушуугаар бас гоё таглага тайлах хий сонь сайхан юу бай бас тий. Аюу хөтлөгч нь болсон явцсан. Нэг үзэж. Тэгтээ би бас хөтлөгч биш шүү бас нэр. Телевиз үзэж байгаа хүмүүстээ бас хэлээ нэр. Би хөтлөгч. Юуг нь хөтлөгч биш шүү. Одоо Хоёр гэдэг. манайх ч хөтлөгчгүй явдаг. Тэгээд би чи өөрөө шууд заа сайн байцгаа нүгээд иглээд ингэнгүүт хүмүүс алсан тайл нэвтрүүлэгч хөтлөгч хос хоёр мөн ус. Агас тогтой мөө мөө. Миний хувьд бол ажил мэргэжлээс яагаад маш тийм хөдөө гадаадаа зундаа нэг явдаг. Энэ жил шавнартайгаа яг нутаг усаар явсан дарваар. Тэгээд яг хөө мэдээж нэг хүн амтандаа баг уулцсан нэг цар тахалтай байсан учраас ингээл лацдуулаад дараагийн сам руу амир хээрэ гараад өстой жинхэнэ жаргалаа штэ. Нэгэн бот хээр даа маш сайхан жаргалаа. Дөргөн нуурынхаа сайхан тэрүүгээр сайхан Монгол тэнгэрээ баясгалаа. Тэгээд нутаг усаар навж баясгалаа. Энэ жилийн үед бол өстой нэр хаа газар энэ бол цэцэг ногоо дэлгэрсэн гэж яасан сайхан юм. Тэгээд ерөөсөө байгаль дэцэг үнээр гоё сэргсэн байд шүү. Янзын гоё байлээ шүү. Миний хувьд бол төрсөн нутгаас л ирсэндээ одоо хар зүрхний өхнөр. Та чи хар зүрхний хинтээ хэлээ. Тэг хинтээ цэнхэр манлаа. Тэр нутгаасаа тэгэл ханш нэснээс хойш эхлэв. Дүлт зарintайгаа болгон нэг явсан. Болгоныг явлаа. Харцагтайгаа Төв аймаг явлаа. Өшөө хаашаа явлаа. Өөр хангаалаа. Тэг өөр хангаа явлаа. Бас нэлээ явсаа ер нь тойрцсон юм байлээ. Скватер барууг л ер нь бусдын Би одоо энэ жил баг 2 сар хөдөө орно утгаар авсан. Чи сайн явсан. Манай элчээсээ сайн явж байна л. Овс яваагүй газар байхгүй. Энэ жил авир явсан. Завтаа л яг тэгж явмаар. Тэр ч бас Үнэхээр гоё юм байлээ. Гэр бүл мөлөөрөө бөөнөрөө тэгэл. За тэгээ тэр мод ич. Мод их одоо ингэ дуусах юм байна. Тэгээ ер нь удам зарим усууч ерөөсөө ингэ байгальтайгаа л тэгээд ойрхон байл бүр удам сайхан өвчтэй болоо сэтгэл сайхан ер нь би бол тэгдэж шүү дээ ингэ. Ууж байгаа соёолоод эхлээд баг нэг уралдах байгаа юм шиг санагдаад. Ганц удаач ихгүй Монгол хүний тусад нь байгаа шүү дээ. Ер нь байгаль дээр хараад сэргээд би харин айгуу сайхан нөгөө 4 хайрхны ойр дахиагүй байсан 3 жилдээ би нэг шанагтайгаа явдаг 4 хайрхнаа сайхан тойрсон. Тэгэж явж байгаа танахантай яг тахилгаа дуусаад буцаж явах замдаа та хэдтэй бас таарж ирсэн. Тэгээд за ингээд үйл хөдлөө явж байгаа юм чинь зам зогсоод явах уу гээл. Бас та яг Баян зүрхийн тахилга хийсэн шүү дээ. Тийм Баян зүрхийн энэ жил Баян зүрх хайрхны тахилгатай байсан. Одоо иргэжил одоо Богдхан уулын тахилга гэж одоо энэ айхтар том юм байна.
Гомдлого болоо. Сүүлийн Одоо энэ 4 дахь жилдээ болж байна. Тэр чинь сонгоо хайрхан, Чингэлтэй баян зүрх гэдэг хан дөрөв хайрханаа дахиад одоо энэ жил богдхан уулын тахлаг болж игэл эртхийг санаа байна да тийм ээ. Одоо манай Ер нь бол одоо юу гэж өмнөх 3 тахилгын дандаа намар орой өвлийн сар гарсан онч хийсэн. Тэгэл тахилга гэдэг утгаараа дулаан цагт, өрн цагт хийгээч. нодлонгийн тахирлал 9 тосон шүү. Нодлонгийнхоо 6 6 сарын 19 шүү. Өмнөх хоёрыг нь бол хийчихсэн багтаа. Тийм. Хоёрыг нь бол хүүтэн цагаар хийдсэн. Тийм учраас одоо баян зүрхээс эхлээд ямар ч байсан өрн дулаан цагт нь хий гэдгээрээ хийсэн. Одоо богдхан уулынхаа тахилгыг бол мэдээж дулаан цагт өөр орж явах үеэр хийх байлгүй дээ. Тийм ээ. Одоогор бол өдөр судар хэлэхэд бол ихтэй байна тийм ээ. Тийм шүү. чи одоо бас би ч өөрөө дахин аймгүй. Унган дахин. Тэгээд одоо дахны манай дахин цагаан уул гэж яддаг байхгүй. Тэрнийхээ бас нэг дахиалгыг бас хийдэг юм гэж байна. Яа тэгэхээр бас нутгасаа гараад тодорхой жиг болчлоо тий. Тэгээд бас одоо нутаг уулсандаа бас одоо энэ дөрөв уулынхаа дахиалгыг одоо сүүлийн одоо хийж дуусгачаад тэгээд дахин уулынхаа дахиалга руу орё гэсэн бас бодлоо. Тэгээд ягаад тэгэхээр одоо манай дахин чи бөөхтэй. Яа тэгтээ нэгэн л тийм одоо юу юм те. Нэг одоо нэг одоо таньж мэдхээс авах бол жоохон маруу. Тийм болохоор одоо нэгэнт л одоо тэр нутаг усандаа амьдарж байгаа нь үнэн. Тэр хараа өрөө голоороо ундаалж байгаа нь үнэн. Тэр уул усны одоо хайр шгийг авч байгаа нь миний байгаа нөхцөл бөөндөө одоо бас нэгдэж те. Тийм нэг дахилга хийгүүл бас сайхан. Ягаад тэр одоо уул уснуудын одоо альва нэг аймаг хот гэх юм уу тэнд одоо гол шүтээ уул гэж байдаг шүү дээ. Тактик уул гэж байгаа. Тэрийгээ ерөн одоо тэр нутгийн ард иргэд ч юм уу тэр жилдээ одоо тий хаврын ихэнх сардаа ч юм уу эсвэл зуныхаа ихэнх сардаа ч юм уу тэр сав бөөндөө нийлээд ингэж нэгдмэл юм байж чадах юм бол арай илүү юм хүрдэм болов гэж бодлоо. Илүү хүчрэх олны юм гэдэг чинь шал өөр. Яг гоо тэр хүмүүс өөрсдөө хийдэг арга барилаараа хийнэ, ёс аншлаараа хийнэ. Дундаа одоо яг гол одоо үрэх юмнуудаа болохоор одоо тохиролцоод нэг болгоод тий гол одоо эдэн шүүсийн үрэх юмнууд дээр болохоор ингээд хийгээд ингээ явах юм бол бас тэр уул ус утга хушуундаа бас ээлтэй юм болоо, ард түмэндээ бас ээлтэй юм болоо тий. Тэгээс тэгж бас боддгийн. Тэгэхээр энийг бас одоо 21 аймаг бүгдэнд нь л одоо бөө байгаа. Бүгд сумд бөө байгаа. Тэр ингэж бас нэгдмэл байж чадах юм бол бас сайхан ирээдүйд одоо энэ бөөгийн ёс заншил зам үг гэдэг чинь бас нэг дардан болох бас нэг зам юм да тий. агчин болохоор дарих те. Хов та хинтээ. Завхан. Би ч одоо Баян-Онгор аймгийн хөвч юм байгаа. Тэгээд ноцгтаа ер нь яг багасаа нөгөө аа маань нөгөө багасаа бас нотгоосаа гараад би чи эцгээрээ яриад Баян-Онгор аймаг болчдөг. Тэгээ би Баян-Онгор аймгийн хүрээ маралд очисон. Бас лээ сайхан. Хүрээ марлгаа штэ. Хүрээ марал ууланд очи би бөөлөд одоо буулгаад. Яста нэг яалтчгүй нэг нутаг хушууны юм байдгийг. Гүгэд намар явсан. Марлаа. Би ч бас манай сони юм байдаг штэ. Би ч бас анх тэгэл хөө болоогүй онгод нутгаа явна гэдэг тэгэл 3 жилдээ нэг нутаг яв гэж бүр заагаад болдгоо. Би бол тэр нутаг болсон гэсэн хаана гэдгийг ч мэдгүй заа тэгэл явах хэрэгтэй бол явъя да гээл те. Тэгэхээр нутгийн мараа нь харагдаад бид нар нөгөө газар төөр мөрөө нэгээл хайж байж болохгүй ч юм уу те уулсын тавихгүй байхад ингээл цаанаасаа нөгөө замчтан зааж өгөөл те одоо нөгөө туршуул муршуул юу байдгийг тэгэл хоёглоод гин чи ингээд өөрөө ирэхгүй ингээд бүр ингээд асгараад идэм биш шүү дээ. Заримдаа би чинь кинон тоглохоор ингээд нөгөө сэтгэл хөдлөлийн тийм нулимс гарах юм дээр чинь бас хэцүү шүү дээ. Янз бол те. Тэгээ орчин таарахгүй ч юм уу те бас яг жүжигтэй хөлхтаач бас хэцүү шүү. Тэгсэн чинь ингээд зүгээр хоёр караад нэг хайхаараад уйлаад тэгэл онгорсон нэг мэдсэн чи бидний буусан газар шал өөр газар уулын ингэртээр гараад онгыг суулгацсан гэж бүр гайхаж байгаа юм чи тэр мэр чи их сайхаа. Ер нь их сайхан юм их байдэн шүү. Тэр юу ихгүй. Дээцээ буулгаж байгаа усууд одоо бид нар улаач байна шүү дээ. Яг нөгөө дээцүүдийнх нь нутг руу яваад бүр тэрнээс илүү гоё бүр асарсараад очин би ч 4 жилийн өмнө нөгөө дадал руу яваад манай ууж ирдэг дээцүүд манайхаар нөгөө дадлах биндрээ аваа уруудаад ерөөсө дадал хүртлээ байсан. Өөдөл чинь гайхаад байгаа юм чи хараа энэ ингээд цаана бас нэг зовсод нэг юм байгаад байгаа нутг руу явж гэн гэсэн тийм мэдээлэл нь ирээд байгаа байхгүй юу? Мэдээлэл нь ирээл тэгэл баярлаад ураг удмаас гадна YouTube бидийг заавал байгалийн шалгуур үздэг. Тэр нь гоё. Гэхдээ сүүлдээ бид нар чинь олон жил болоод ирэхэд тэрэндээ дуртай болчдөг. Байгалийн сүрчиж юу гэдгийг шүрэн мороо орчаасаа ч гэдэг юм. Амар сонь хүсэж мөрөөдөө. Тэгээ ингээд яг баянтай харчих юмсан тэр чон харчих юмсан янз бүрийн тэрийг нь харчихсан. Энийг надад ийм гоё юм. Байгаль ихтлгийнхаа имийг харах юм сонирхолтой болчдөг. Тэгээ заримдаа ч юм
одоо тайрлж зун цас орно гоё те. Тэг хүмүүс ингээ гайхаад ямар сони юм бэ? Эсвэл зүгээр нэг сайхан цэв цэлмүү тэнгэрээс тэрүүхэн дэднийг үүл хураад бороо мороо ороод гэдэг чинь одоо байгаль хангалтыг бид нэр сайхан хураараа угаагаад гараад явж байгаа жишээ тийм тийм гой байгалийн үзэгдлүүд бидтэй их таардаг юм аа тийм. Байгалийн сургуучуд юу Хотуудын хүч таагуу шүү дээ. гоё юм уу. Манайс нэг төөрөөд хайгуул тавьж байгаа хгүй бөөлөө жоох юмсан. Манай багш магш идэв бид төөрөөд бөөлөө. Гэсэн жил багш бөөлөө за хайгуул тавья гэл тийм үү. Хайгуул тавиал. Бөөлөө. Би ч нөгөө жоохон бөөлөө удаагүй хайгуул тавихыг баг мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэл ингээл хараад хайгуул яаж тавиад байгаа юм. Баахан дуудлага дуудаад танаа бүсэн бүрээд хүнч. Тэгээд чи суу хоёр өрөө давхаал ороод ирдэг. Хоёр өрөө давхаал ороод. Тэгсэн чинь багш за энийг дагаад явна шүү гэл тэгдэг байхгүй. Нөгөөд нь машинтайгаа нөгөөдхийн дагаж явсараа зам руугаа ороод замд ороо гэсэн. Тэгээд тухайн үед заяа бөө болоо удаагүй заяа гайхамшиг чинь тэр байгаа. Миний өшин бөөч ямар амар мондөг юм бэ гэж дотроо бодоод ирэлтэй яваадгаа байхгүй. Нөгөө бахархаад ийштэй тэгэж хайгуул тавьж орж исэн. Би бол анх ер нь яг Гой гой юм байдаг юм Онгод тийм. юм байна, үний юм байна гэдгийг бас хоёр хэрэн дээр харж илаа. Би чинь 10 хэдэн жилийн өмнө маань өнгөрөөд нэг төсвийн соног нөгөө хураагаад юу яддаг ч нөгөө зулын гол молоо шатаадаг тий. Тэгээ манайх нөгөө таксинд явж байгаад нөгөө зулын гол шатаах явж байгаад захад таксинаас мартаад буучжээ. За тэгээд нөгөө таксигаа ч олдгүй, утсын ч аваагүй. Тэгээд нөгөө онгод буулгасан. Ер нь удаагүй байсан. Тэгээд онгод буулгасан чинь за ерөөсөө одоо энэ зүгээс ерөөсөө 100 өр зүг рүү яваа. Хоёр хэрэг замд чинь би 50 би ойлгохгүй ш дэрэгт Хайгуул тавина. тий 100 өр зүг рүү яваа. Нилээ одоо энэ намайг Эрдэнэ манд хэвдэн штэ. Миний манай цэгэр манд амар манд хайхан гэдэг юм хайхан зүйлтэй. Тэгэхээр хайрхны уурсал хоёр үүсгэн завснаа. Хинт байна гэсэн чинь нэрээ одоо багнуур цэгэр манд 60 км биш. Тэгээ ерөөсөө маань 50 км-тэй манд хайхан мэт. Яг тэрний өв нөгөө юм манд байж. Тэр нь ямар очиртай нөгөө манайхыг буулгачаад такси маань цэгэрлээ очихгүй юу. Тэгсэн чинь нэг хүн бицс гэсэн гэж байгаа. Тэгсэн чинь хөлбөний юм тэглээд ахаар нь баг нь ясаа нөгөө ороод зурж тэнгүүтээ хайцсан. Тэрнээ тэгэл би ерөөсөө заа яа. Яаж шаарах би Нэг байгаад идэв юм шүү гэдэг. гайхамшигтай Бид нар чинь тэгэл бас юу юугүй бас эвдэрсэн юм бас биш шүү те бас явна нэ тэрэ байж байгаа дэр 3 жилээс хойш дэр нь эвлэрэлцэж л эхлээл яаж байгаа юм чинь дээр нь бол те. Биш гадтраа чулуугаа хийчээрэ гэдгсэн чинь нөгөө Чулуугаа ичаараа угаал тавьчаараа гэсэн чинь тавьцаан гэсэн үг. заа байсан. Тэгээд гангаа ашаалыг ч бол яваад орсон чинь чулууга тогоон дотор гэж чадсан байж. Хоёр удаа чадсан байна. Бас нэг бүрээд би ясна чинь нөгөө шоронгийн өвөл мөл ах чинь тодорхой хэмжээний бас нэг гац мац ордог. Гац ч одоо нэг 20 санжил хэрэгтэй байгаа шүү дээ. Ер нь Гац бэлдээрэй гэж утсаар хэлсэн юм бэл. тэгсэн чинь төлөө чи нааш хүрээд ирэх хийнэгээд чи чиний тэр бэлдүүлсэн юм ачаа хар гэх. Ачаа харсан чи баг 2 м. 2 м сургааг үзүүлээд тавьсан байгаа юм чи. Сургааг үзсэн. Хөвчтэй юмнууд бас их болно. Сүмжтэй тэгээд тэр чинь бас нөгөө юм чи их бас гоё байгаа юм чи. Инээж байгаа тэгэл явуулчихж байгаа шүү дээ. Батны багнаад очиад нэг айл үйл хийх гэж нөгөө өвчний 9 чулууны үйл хийх гэж. Чулуугаа хийчихэрэх угаасаа ойлгомжтой алдаа хийсэн баг. За тэгээ юм үүдээ эхлэхээр боллоо. За чулуугаа гаргаж байгаарай улаасан байна уу гэсэн чи заа гэл 30 40 минут л ингээл ухаад ах юм. Галаа ухаад ах юм. Ямар гэж чулуу ийцэн мэгсэн чи нөгөө гандангаас нөгөө жижигхэн нөгөө өндөрний Гэсэн цагаас энэ юм аахгүй нөгөө хайгаа болохгүй. Өөрөөр өө застай Өнөөдөр ч гэсэн сайхан дэвтэр шүү дээ. Ингээд тэнгэр хангаа нэвэгээ сайхан. Тэгээд ингээд тойроос гол ингээд хитэн туршууд дуграал бариад байсан. Чимээ шууныга чимээг сонсоод тэгээд Сайхан байна тийм ээ. Одоо ер нь тэгээд манай энэ Монголын энэ бөөгийн зан заншилд ер нь цааштай өстой маш хучтай сэргэн мандал тэгэл дэлхийд давцлаа гараад ирэх баг гэдэг юм байна. Байгаа шүү. Одоо ингээд нөгөө төр засаг ингээ анхаарал эхэлж шít. Эн чинь маш сайн байхгүй. Яг тэр цаашлаад одоо энэ бөөгийн хөгжил дэвшил цаашлаад одоо юу гэдэг юм. Энэ нэг одоо өвлүүлэн тээж үлдээх энэ юм чи асар том одоо ингээ бодлогын чанартай төр ингээ ороод ирж байгаа чинь бодлогын юм гараад ирнэ те. Тодорхойлтын юм гараад. Яг юмшлээ ингээд яваад ирэхээр маш сайхан да. Одоо энэ сайхан боломж гарч байгаа дэр нь энэ эрхэм өв тээгчд өөрөө маш зөв байх хэрэгтэй. яг үнэ. Тэ өвт явч. Одоо удаагч на.
Удган зайрангуу тийм ээ. маш сайнаар одоо мундаг удган зарим зөв зүйтэй байгалийнхаа шалгалаар гарч ирээд байна. байх ёстой. Одоо жинхэнэ нөгөө шигшигдсээр байгаад нилээн гайгүй шигшигдсэн байхаа гэж бодож л байгаа. Гэхдээ л бас болохгүй юм сонсогдчих байна. Тэгээ яг муу баг сайн нэг байх болтгоо тийм ээ. Хөөе тэгээд танаа арга байлыг харж байгаа хоёр уццыг ороод тэгээд байлгүй л яах вэ тий. Тэгээд одоо зүгээр бас нэг гол ганц юм нь бас юу гэхээр одоо мэдээж хүн болгоныг бас нэгцүүд санаа зовж байгаа юм. Манай төрийнхэн. Яг үнэ. Яг энийг бас хүн амтан бас ярьчаасаа гэж бодож байгаа байх. Төр хөлөө болохгүй. Тэ? Төрийн дээд гарч байгаа хүмүүс арт түмнөө бодохгүй. Тэр болгоноос нь болоод төрд гарч байгаа нууд нь хит их эдийн шуналтай ч юм уу тэ хит их өөрийгөө бодсон амин хуваа хичээснээс болоод арт түмэн хаягдаад арт түмний бас сэтгэл санаа бас хэцүү байгаад идэг. Тэгээ би энүүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр энэ жил бар жил нь те одоо тэр одоо нэг төрийнхнийг бас нэг шигшдэг үе гэж байдсан шүү дээ. Тэгээд энэ бар жилдээ ер нь бол дандаа л мундгууд те яадаг үстэй юу болдог гэдэг бас мэдж байгаа. Тийм болохоор төрийнхэн маань одоо ухаантай байж төр олонногоо Хүчрэг байж хөлөөн зөв бол суудлаан зөв болж арт түмнэ гэсэн сэтгэлтэй байгаасээ бар жилдээ төмөр төр нүрээ харуулаач арт түм те арт түмнийхаа те сайхан болгож өгөөч гэдэг би одоо яг энийгээр далимдуулаад далимчлан 30 айгуу санаа огцсон ус төржөө явчих. Тэгээд юм бодоо сууж ирсэн чи уурж явчих яриа санагдаа явчлаа. Ер нь бол тийм шүү те. Яг нэг тийм шүү. Өөр айгуу дэмжлэг авсан уу? Ер нь бол бид нар чи ард түмний өмнөөс бас хэлж байгаа. Би ч өөр урлаг соёд талаараа ч бас юма хилдэг. Энэ бол зөвхөн бид хэлж байгаа юм болохоор бол яг зүг бох. төр маань хэдэн жил гарахчваа. Хэдэн жил гарахчваа. Одоо та нар маань бас нэг юм яалтч хэлмээр. Одоо Хэлж өгөх. энэ яалтч энэ төрд гарч байгаа бүх хүний ард нэг байгаа. нөгөө ламнар, нөгөө бөөнөр бай. Тийм Тэр хүмүүс ягаад энэ хүмүүсээ зөв байхыг ухааныг заадаггүй юм бэ? Яг Чи зөв байж чадахгүй болоо зайлаа гэд хийчих болдгоо юм бэ? Зөв над дээр хэлбүүлтэй. Ийм байгаа Тийм л да. байх. Гэхдээ ер нь байдаг болвол тэрийг зөв болгоод зөв жолоод очие. Нөгөө түрүү тэр мөрөгж байгаа хүн ч бас зөвөр авах хэрэгтэй. Тэ? зөвөр ойлгуулад эцэст нөгөө үүлийн үр гэж ярихаасаа илүү чи өнөөдөр энийг зөв байлгахын төлөө гарч ирч байгаа чи яагаад зөв байлгахгүй байна гэд хэлээд өгч болдгоо юм бэ. Чи яах вэ застдаг даадаг гэдгээрээ өгцөө өргөлийн авдаг юм байгаа. Гэхдээ чи зөв байх үүргийг нөхөх нь чиний үүрэг шүү гэдэг утгаараа энэ улаач нар, энэ лам нар тэр төрд байгаа хүмүүсийг арын дагаад байгаа хүмүүс араас нь зөвийг нь хэлж өгөхгүй яагаад байгаа юм бэ гэдэг л бас их ухаан байгаа шүү. уриалмаар байгаа шүү дээ. Энийг хэлж өгөх. Энийг бол цэвэр уриалч юу. Төрийнхэн маань ер нь бол жоох одоо бодтой бай одоо бас арай л хитэрч шүү. Ер нь бол юм хэмжээтэй гэдэг одоо бид нар сая ярьлаа. Байгаль хүртэл ингээд өнөөдөр өнгөөдсаа тэгэхээр ард түмэн хүртэл одоо хогоохаа байлаа. Эн чин цаг нь нэрээ засагдж байгаа шүү дээ. Энэ шиг Монголын төр засагдах цаг нь бас болж байгаа. Монгол ард түмэн маань өөрсдөө хүчтэй байгаа байхгүй юу? Тий, яг нь өөртөө. Тий. Монголын ард түмэн төр нөлөөлж амьдрал ахуйн дээшиж байгаа юм байхгүй. Монголчууд өөрсдөө өөрийн хүч чадлаараа давах чадвараараа л явж давах байгаа. чадвартай өнөөдөр өдөө зэрэгтэй байна. Өнөөс ш. Төрийн бодлого бол яг ард түмний төлөө чиглэж байгаа юм үнэхээр хурж байгаа юм ховор байгаа. За яалтчгүй ард түмний төлөөгөө л хууль баталж байгаа бох ард түмний төлөөгөө л шийдвэр гаргаж байгаа бох. Гэхдээ тэр нь ард түмний төлөө яг байж чадахгүй байгаа байхгүй. За тэгээд сайхан уус төржлөө. Тэгээ баярлалаа. Тэгээд бас нэг юм яри энэ бар жил бол мэдээж хэрэг одоо Сайхан хүчтэй жил. маш хүчтэй жил байгаа. Тэгээд ер нь одоо саний ярьсан одоо энэ төр засаг гээд ер нь энэ ард түмэн гээд бүгд гоё зэгцэрж ирнэ. Сайхан болно. Сайхан болно гэдэгт итгэл дүүрэн байгаа шүү манайхаа. Сайхан хүмүүсийн хүн болгонд хичээх хэрэгтэй байна одоо. Таас одоо төрийн хөдлөө юу хийдэг гэж асуудаг байхгүй. Бөөнөрийг хамгийн их асуудаг. Тий, тэр талаас нь бас хэлсэн шүү тий. Тий, тэрийг бас ойлгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр биднээс төрийнхөө өмнөөс одоо юу гэдэг юм. Тодорхой хэмжээний одоо өргөл эднээс өгөөд онгод тэнгэртэй даатгаад ингэ явдаг. Зарим тохиолдолд одоо энэ холбоодууд гэж байгаа. Эднээсийн бас одоо тайлга тахлах гэдэг юм бидээс бас ингэж явдаг юмнуудаа хийдэг. Юу гэхээр заавалчгүй одоо ил гарч тий гэж одоо нэг утасны саар ч юм уу те за юм хийгээд биднээс одоо ингэж шүү тэгж шүү гэж ийм бол одоо богино ярьсан шил одоо ер нь бол тохиромжгүй зохихгүй зүйл. Юу гэхээр одоо хөхтөнгөний доор одоо улаач хүмүүн байна тийм үү? Биднээс яа улаач юм. Улаач хүмүүний дээр төр баг. Төрийн дээр тэнгэр баг. Тэгэхээр юм гэдэг зүйл өөрөө ийм дистаралтай баг. Үеэс үед л тийм байсан. Тэр одоо биднээс хамгийн сайн мэдгээр нууц чон дээр хүртэл байгаа шүү дээ. Хамгийн Өрөөдөө гэдэг юм бол аль ч үед цаг үед байсан. Тэр ч утгаараа
Монголд өөгийн ёс дарагдаж шарын ёс орж ирсэн хүртэл түүхэндээ бичигдэл байгаа шүү дээ. Төрийн зорилгоор л дарагдсан. Тий. Мөн шарын ёсыг буцаага дарах үед хэлмэгдүүлэлтийн үед ч мөн адил эрдэм чадaltaй хүмүүс ямар хүмүүс байж байгаа дарагдсан. Мөн төрийн шийдвэр гэдэг юмд л сөхөрж ирснээс биш эрдэмгүүдээ чадлагуудаа дарагдсан даа биш шүү дээ. Юмд ерөөсөө зохиулж байгаагүй байхгүй юу? Ганцхан төрийг хүндэлж чаддаг. Он цагийн одоо он цагийн хэлхээнд хүртэл биднээс өөрөөсөө даргаж байгаа. Бизнес ёс заншил өнөө үе үрт ингээ өвлөгдөд тээгдээд ингээ ирсэн. Монгол хүн бөө мөргөл юугаараа ялгаатай вэхээр төрийнхөө одоо хууль дүрмийг одоо төрийнхөө дээдлэг төрөөмөөс сүл төвшөө гэж биднээс имээ өвлөгдөд гэж ярьдаг. Дуудланд хүртэл байдаг. Энэ яг ямар учиртай вэ? Төр байж иргэд байна гэдэг зүйлийг монголчууд мэдж байгаа байхгүй. Биднээс төрөөр ингээ нэг болж ингээ зангиддаа тий төрийн дээдсүүд нь ард нэгтэйгээ адилхан нэг юм сэтгэл зүрхтэй байж монголчууд хүчрэг байна гэдэг зүйлийг биднээс эртнээс мэддэг байсан болохоор энэ зүйлийг хийж байгаа. Тий хийсэрч явж байгаа. Тэгэхээр яг дүүл ахын хэлдэг үнэн байхгүй юу? Альва нэг хүнийг ингээд явангууд ард нь заавалчгүй нэг хүн байж идэг. Байна. Дивмин ингээд татаад ингээд байж идэг хүмүүс. Тэр хүмүүс бол яг хамгаалалгүй яг уу эдний чадтал юм байна. Үнэхээр мундаг юм байна. Тэгтээ тэр хүний буруу зүгийн дэнслээд гэж юм нэг ялах хэрэгтэй байхгүй тий. Маргааш ч одоо хүмүүс нөгөө нар харна гээл шүний нэгний нар харна гээл. Зарим баг гэртээ холбохгүй шүү дээ. Харин тийм сайхан шүү дээ. Ой тий. Сайхан. Нар хураалал Монгол ирчүүч. Ээл хувцас өмсчихсэн. Уухай. Миний бодчихтой. Гэхдээ тэр нар харна гэдэг бол нэгэн бодлыг зөв. Ягаад тэгэхээр тэр мандахын улаан нарыг харж иргэжлийнхаа өнгийг манай өвгцөж уул өндөр уулынхаа орой дээр харж те нутаг уцаа харж ингээ сайхан шинждэг байсан шүү дээ. Тэр жилийн өнгөөр шинждэг. Тэр бол бас их нэгэн бодлыг зөв. Яг нөгөө бодлыг бол яг нөгөө бас нөгөө хэсэг үшин хит ихтэй бас тий арай л их нөгөө хайрхан мархнаа айгуух тийм хорог торгоогоор булаад л байгаа болохоос тэр нь нарандаа өнөрөө очиж яваад байгаа болохоос тэр нар харах бол нараа харж тухайн жилээ шинждэг юм нь бол байсан. Тэр байх ёстой юмны нэг. Гэхдээ бол өнөрөө давхиж чаал өнөөгийн нөгөө машин тэрэгнийхээ хорд өчийг гайхуулцгаагаад уул болгоны орой дээр гарчих гад байгаа нь л буруу болчихлоо. Сар шиндэл нараа харчвал зүгээр юм шиг байна. Хүмүүс ч бас тэгстэл нэг сарын нэгэнд л нөгөө шинжилгээ дараа угаасаа сайхан сар шинээрээ харчвал тийм Монголын уламжлалт хувь хүнэл үзэл бодол тийм ээ. Сайхан. Тэр аван гол ийм шиг байна. Одоо тэр сар шинийхээ нарыг ингээ харна. Би сэтгэлээс ихсүүлээд ингээ ариус цум. Уухада тэр жилийнхаа нөгөө одоо юу гэдэг өөрийгөө даатгаад ишүүлчээ даатгаад хүсэл мөрөөдлөө хийлээд ажил амьдралаа ингээд даатгаад ингээд тэр хүний сэтгэл нэг сайхан болд юм шиг. Яа тэр энэ жилийнхаа бүх юмыг сайхан шижир алтан наранда наран ижидээ өргөлөөдөө гэдгээрээ тий. Тэгээ бас нэг гоё юм харагддаг нь юу гэхээр бүгд ингээд дээл хувцтайгаар яг тэр үед яг Монгол хүн монголоороо байх шиг сайхан байна. Тэр сайхан. Одоо цаасраар Европ хэвчтэй усууд харахаар бас миний нүдэнд бас сони харагдаад байна. Ер нь одоо харьцангуй хүмүүс маань их дээл хувцаар Монгол дээл хувцаар гоё болтой. Тэгээд бас нэг юм хэлэхэд одоо манай Монгол киноныхмаас сүйд үед бас бөөм мөрөмлийн талаар маш олон кино хийж чаддаг. Тэгээд өмнө болохоор би өөрөө урлагийн болохоор дэлхийн нийтийн уран бүтээлчдэрч манай бөөгийн талаар аягүй их кино хийчихсэн баримтад болон тий уран сайхны кинонууд тийм их хийсэн. Тэгэнгүүтээ энэгээр юу гэхээр манай Монголын бөөм мөргөл чи өөрөө тэнгэр үзэлчээрээс дэлхийн нийтэд хард нийт өгдөг. Харлын. Одоо ингээд байгалийн гамшиг ингээд болоод яхад Монгол дандаа хамгийн сүүлт ч юм уу те. Одоо өртөж идэг эсвэл дэр нь тэр варгийн юмнаас их хол байдаг. Тэр утгаараа дэлхийн нийтээс манай энэ Монгол өв соёлыг бас их судалж байгаа. Тийм болохоор монголчууд та бүх манай өөрсдөө те энэ өв соёлоо бас сайхан хүндэлж хайрлаж те зөв сайхан байлгаасаа л гэдгийг би бас дахин л хүсмээр байгаа юм. Тэгээд би бас ингэж энэ бол миний хувь үнний одоо харсан үнцгэл юу гэхээр одоо дэлхийн нийтийн одоо агуу одоо түүхтэй ус гүрнүүдийн түүхийг эрдэмтэд одоо уудлаад ингээд тухайд гаргаад дуусчлаа. Кино одоо урлагаараа ч тийм үү Альбаниг одоо юугаар бүх талын үзөөс ингээд гараад дуусчлаа. Египтэд дуусчлаа, Ромид дуусчлаа. Гэх мэтчлэн ингээд эртний түүхүүдийг ингээд судлаад ингээд дууссангууд л юу үлчөөхөр нүдэлтэн соёл үлдчихэж байгаа байхгүй. Хүмүүсийг анзаарч хараагүй энэ хөгжлийн явцтай одоо нөгөө бүдүүлэг те одоо юу гэдэг нөгөө биднээс ч юм уу эвүүгээр л хилдэг байсан шүү дээ. Одоо тэр юм руугаа буцааж ингэ өнгөж харж байгаа байхгүй. Дэлхийн нийт чи өөрөө нөгөө төргөө ороод. Тийм нөгөө төргөө ороод эргээд нөгөө
хөгжлийн дээд түрээд Тийм. босч байгаа байхгүй. Тийм. Тэнгүүл боцсонгууд манайс ч баг байна. Тэгэхээр Тэнгүүл одоо юу бидний судлаад хэлж байгаа байхгүй. Тэгвэл Монгол тийм нөхцөл л соёл гэж юу вэ? Бөө мөргөл одоо ёс заншил гэж юу вэ? Энэ нөр судлагдаагүй, танигдаагүй, мэдэгдээгүй юм чинь одоо ингээд буцаж ингээд сэргэж гарч ирж байгаа маш сайхан зүйл байна. Би бас яг энэ дээр нэг гоё юм ярьчээ. Одоогоос яг 19 онд би нэг Европ руу нэг явсан юм аа, нэг фестивальд оролцоо. Манай одоо удам багш маань Европт байдаг байхгүй. Тэгээ очлоо. Яваадсан. Тэгсэн чинь би чинь бид нар ч бас гарч нүдлээ хэрэгтэй гэдэг нь яг зөв юм байлаа залуу усаа. Би чинь ганцхан бодол байсан над. Ер нь манай Монголд л бөө байгаа. Бусад оронд бол бөө байхгүй. Байсан ч ер нь тэгээд мэдэхгүй гэдэг юм ойлголт байлаа. Тэгээ яваадсан чинь өө чи олон ус чинь дэлхийн 100 хэдэн ус ингээд бөө бай. Тэгээд тэнцээ Монгол бөө юугаараа ялгараад байна гэхэлэр яг онгод сахиустайгаа шууд холбогдоод шууд харьцдагаараа амар том давуу байд юм бэ. За Монгол бөө бөөллөө. Бөө бөөлөл хизээд хилдээл онгод ингээл тоосрол ингээл ирсч. Гадныхан ч ястаа хараал зүгээр баг хураалал ингээл. Тэгээд тухайн үед бодчихсон. За энэ Монголын бөөгийн өв соёл дараалангуяа энэ Монголын энэ бөөгийн зам шиг гэдэг ямар амар агуу юм бэ. Энэ чи судлахаас өөр аргагүй юм биш үү гэдэг ийм ойлголтод хүрээл. Тэгэл хүн чинь нөгөө нэг Монгол хүн болсноороо Монгол бөө болсноороо бахархаал яг иргэдэг юм байл л дээ. Тэгэл яалтчгүй нэрээ өстой одоо энэ гадныхан Монголын энэ бөөгийн өв соёлыг маш их сонирхож байна. Сайн ковид болоогүй байсан бол 100 хэдэн орны бөөнөр Монголд ирж тухайн үед бид нар нэг юм хурал шиг юм хийгээд ирж том фестиваль зохион байгуулъя Монголд. Яг өлгийн нутагт нь хийя тий. Хосоо та нарын зүгээс одоо нэг ийм бас нэг жоо ичмэр юм бас юу гэхээр танах ийм Монголын ийм том ийм бөөгийн ийм өв соёлтой юм ундаг улс юм чинь одоо нөгөө хэд чинь нөгөө ийм манайд нөгөө ийм том ийм амар том юм бөөгийн онгон байл гэж бодоод Отог байна гэж бодсон. тий отог байна гэдэг ийм ойлголт төрөл Тийм газар байна. надаас цаа би яри зэ. Тэгсэн чинь над тэглээ ингээд бит хоёр ярилцаал орчуулагчтайгаа ингээд яриад байлаа. Багш магц цууц. Тэг ингээд яриад л. Тэгсэн чинь за хосоо ингээд бид нар 100 хэдэн юм бөөнөр ингээд очиж том фестиваль зохион байгуулъя. Яг энэ өв соёл яг жинхэнэ тэр Монгол одоо Монголын тэр байгаль нутаг дээр те том галын дахил өвлдөө танаа тэр бөөгийн онгон дээр ч очиод гэж байгаа. Тэгснэ тийм газрууд нь ер нь яг хаагуур байна. Одоо ойрхон нуу энэ төр гэ те дүүсээ тэр. Тэг би бодохгүй. За юугаа үзүүлж хуугаа маа чинь талж боддог. Гэхдээ бас ичмэр зөө юу. Өнөөдөр бид нар нэр харийнхаа ороод ирэхэд байна шүү дээ. Нөгөө Монголын амар том бөөгийн өв соёлтой гэдэг байгаа ус чинь юу ч байхгүй юм биш. Үзүүлэх юм юу ч байхгүй. Тэгээ бид нар яах вэ? Өстө нөгөө байгаль ихтлэгээр яваад манайх нэг ийм одоо бүтээдгүй маа одоо ер нь ингээд байгалийн та гэж л одоо ингэж ам тагдаг юм уу? Яах юм те. бөөгийн үйлдэл тэгэхээр л нөгөө цагаан уул руу те. Харин яг ерөөсөө л яг л тийм юм бэлээ. Олон жилийн өмнө нэг Солонгосын нэг сэтгүүлчд ирээд бас л яг тийм юм тулгарч ирсэн надаа ингээ бөөгийн өв соёлыг ингээд яасан юм сэтгүүл мэтгүүл Солонгостой гаргаж байгаа нэтэр гэхэд яг авч явах газар байгааг 10 хэдэн жилийн өмнө шүү дээ. Тэгээ би яхавтай тэгэл ямар ч байсан өргөөндөө харуулаад ийм очиртай гээл те. Харин Хангаандаа гараад ерөнхийн одоо нэг галын тахилгын юу гэдгийг тэр мөрийг үзүүлээ. Тэгэл нэг халуун мэлүүрээ төмөр долоож молоож л үзүүлж л байгаа байхгүй. харин яг л юу үзүүлсэн бас нэг юм байгаа юм байлаа хаа. Тэгээ яасан гэсэн чинь манай монголчин ер нь ингээл яг нэг нүггүй хэлэхэд баг уулын ам болгонд хийд байгаа шүү дээ. Тэгээд бодохгүй юу энэ ч одоо арайчтай энэ ч Монголын бүхэл бүтэн энэ бөөгийн өв соёлтой ийм том улсад бид нэг ядаж нэг бүр боли төр засаг нь анхаардаг юм уу дулаагч нар нийлээд тийм онгон барьмаар юм бэл. Тэрийг заавал ганц зөргийнх харцгийнх дөлөөгийнх мандагийнх осоог гэж өмжлөхгүйгээр тийм гоё нийлээ тийм юм бариад тэнцэнэ гоё ханхаагаа суугастай юм. Тэгэх юм бол тэргээр нь шүү дээ гадны зөө хэдэн мянган жуулчдыг өнөөдөр жил оруулж ирэх боломж суу байгаа. Тэгэхээр манайх зүгээр нэрэ зөвхөн тэр том онгон барихад л шүү дээ хэдэн мянган зуулчд ирнэ. Гадны хэдэн мянган зуулчд. Юу анзаарсан уу? Би тэд чи яавал 3 сард нөгөө олон улсын нөгөө олон бөөнөр цугсан хурал одоо Монголоос бид дөрөв орж байгаа. Хин заяа удаа орж исэн те. Тэгэхэд нөгөө Орос шатанд л ер нь нөгөө увдстай ер нь Европын улсуудыг чи нийтдээ биднэр ч шамаан буюу бөө гэдэг байгаа шүү дээ. Тэр улсууд ерөөсө биднэрт хариулт авах гэдэг байгаа байхгүй юу? Та нар уг удамтайгаа хүнтэйгээ харьцдаг юм, амтнтайгаа харьцдаг юм, байгальтай. Айгүй олон талын
асуулт асууж авах. Бид нар бол хинж хацаагүй угаасаа одоо бидний хийдгэлүүл хийх ёстой ч юм нь тэгэл бүр амар анхаарлын төвднөө болоо байхгүй. Тэгээд дууд нь 90 гэж ярьжсэн. Тэгэл ковид гэдэг. Тэгээд ирэх жилээс баг ирэх. Тэр сайхан биелээсэй те. Ер нь бол яг удирдлагын хийсэн байдаг. дэлхий хөгжиж байна л гэж байна. Хөгжлийн оргилдоо хүрлээ л гин эцээст Монгол шиг хөгжиж исэн хөгжил, Монголын энэ нүүдэлчин соёл шиг хөгжсөн хөгжил гэж байдгүй юм билээ л дээ. Адгийн наатал нь өнөөдөр Монголд яагаад тэр эртний зан заншлаараа амьдарч явах үед нь тэр болгон халдвар төвчин гараад ханиад томууд илгэрээд байдгүй байсан гэхэд хүн болгон өөрийн аягтай байдаг байсан. Аягаад олооч. Цай уусна биш аягийг л долоодог болохоос хоол идсэн бол заавал долоод. Энд чинь хоолойных нь булчин хөгжиж байна. Хилэн хөгжиж байна. Тэгэл өсөх баг наснаас нь нөгөө зүүр цэцүүг төргөн хиллэг хэлсээр гоод хилээрээ хөгжиж байна. Монгол өв соёл гэдэг өөрөө агуу юм ба. Гэхдээ ер нь яг цагаан сар дээр хэлэхэд нөгөө цагаан сар маань сүүлийн үед нөгөө баярхлын баяр болчиход байдаг болохоор жоохон тийм байдаг байхгүй. Уг нь бол баярхлын биш хүндэтгэлийн баяр байх хэвээр. Ахс ихсээ хүндэтгсэн. Үр удмаа танилцуулсан. Одоо биднийг багт бол өнөөдөр би нэг ахтаа очиж золгосон бол маргааш нөгөөдөр нь тэднийхийг гэртээ урьж цайлдаг байсан. Энэ ёс алдагдсан. Яагаад энэ ёс хэрэгтэй юм бэ гэхээр өнөөдөр манай хүүхэд нэг айлд очлоо, нэг жилдээ нэг очдог авгайндаа нагцэндээ очлоо. Нэг удаа хараад мартсан шүү дээ. Эргээд ирээд тэр айл ирээд цай уулаа хоёр дахь харцсан юм чи мартахгүй болдог байна. Гэтэл энэ мартагдсан. Нэг бэлэгтэй давхулж ороо зодогчдаг. Эргээд гэртээ хүн оруулж урьж цайлдаггүй. Энэ бас нэг талаар би бол зодогдолтой юм болчихжээ гэж боддог байхгүй юу. Нөгөө хүүхдүүд чинь жилдээ нэг биш хоёр харцж байгаа юм чинь арай илүү тогтоон ш. Тэгээд нөгөө яагаад гэртээ эргэж хүн урьж цайлдгийг гэдэг чинь бас их учиртай юм шүү дээ. Хүн гэр орноор нь орж гарч байна гэдэг чинь тэр орж гарсан хүмүүсийн буян шиг хорж байдаг гэд цагаан сараар чинь нөгөө ишгийнхаа утны амын нээгээд хүний хүлээж авч цайлж явж яадаг шүү дээ тийм ээ. Тэгээ энэ ёсуудаа сайхан зөвөр нь хөгжүүлэх нь хамгийн чухал байхгүй. Түүнээс биш энэ баярыг бид нэр таслаагүй авч яваа үнэн. Гэхдээ яг нөгөө зөвийг нь сайн хөгжүүлэх нь жоохон дутагдаад байгаа юм л та бас тийм ээ. Тий. За сайхан байна. Бас ингээд урлаг уран сайхнараа ингээд арт түмэнтэйгээ уулздаг байсан бол ингээд онгод тэнгэрийнхаа хоёрыг дуудахтай бас тий. Бүгдийнхээ ёсоор ёсоор ингэж бас арт түмэнтэйгээ золгох миний үед бол маш сайхан байлаа. Тэгээд эрдгэн садангууд энэ сайхан монголчууд маань тий илгээрээ инх хамглан байж төрлөөрөө төвшин хамглан байх болтугай. Төр улс маань бас төвшин байх болтугай. Арт түмэн сайхан инх тух байх болтугай л гэж одоо хүсэн өрөө өдөө миний зүгээс. За өрөөл бот сайхан оршээ. За тэгээд манай одоо бас тайлал нэвтрүүлэг хийгдээд одоо хоёр дахь жилийнхаа нөр гарч ах шиг байна. Ерөнхийдөө цаашдаа бас маш олон гоё нэвтрүүлгүүд гоё санаачилж удган зайрангуудтайгаа нийлээд бас тодорхой хэмжээний одоо Монголын өв тэгчд тийм өв тэгчдийг бас нэгдэж юм. Цаашдаа их сайхан нэвтрүүлэг хийнэ гэж бодож байна. Тэгээд энэ бар жилдээ нөгөө төрлөөрөө төвшин амгалан тий илгээрээ инх амгалан сайхан одоо халдвар хамгааллынхаа дэглэмийг бариад сайхан шинжилцгээгээрэй гэж хэлье. Бүгдээрээ За төрмөн төвшин төмөн олон амгалан байгээ. Тэгээ энэ дотор чи одоо энэ өрөөж байгаа өрөөлийн үг гэдэг чинь өөрөө их утга учиртай юм. Мэдээж төр төвшин байхад төмөн олон амгалан л байж таарна тийм ээ. Амгалан байна гэдэг чинь өвчин зовлонгүй байна гэсэн үг. Өр ширгүү байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ төрн төвшин төмөн олон амгалан байгээ. Тэгээд бар жилдээ ваавартаа сайхан байж болохгүй байгаа энэ муу өвчнөөсөө салчхаад бүгдээрээ нэг сайхан инх амгалан туулаа жилтэйгээ золгоцгоё доо бүгдээрээ. Элэг нэгт тэгээд Монгол ахын дүүстэй сар шинэ сайхан тэмдэглэж ирэх жилдээ ол цомог шиг буян ажил амьдрал ахын өдрөөс өдөр дээшээ дэвжиж байхын одоо үлцэтэй сайхан өрөөлийг тавья. За тэгээ хөх мөнгө тэнгэр минь одоо Монгол их улс орон хөх толготой Монгол түмнээ хайрлаж инэрж энэ уул ус хангаа дэлхий минь одоо хшиг буйнаа сайхан хайрлсан жил байх болтугай. Тэгээд Монгол улс нь одоо үрд мөх мандан мадраг тийм ээ. За тэгээд дайл болгоны
гал голом дариун байж, ган тулга бүх байж, юу сансан 9 сайхан хүсэл сэтгэлчлэн бүтэж, өрөө танихгүй үнэр байж, өрөөгөө танихгүй баян байх болтугай л гэж хүсэн өрөө ёо. Хураа.